За нууц санал хураалтын комисс хуралдаад дараах тогтоолыг санал хураалт явуулах дүнг гаргах журамтай хамт уншиж танилцуулъя. Нууц санал хураалт явуулах дүнг гаргах журам батлах тухай Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 16 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын их хурлаас тогтоох нь 1. Монгол Улсын ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай Улсын их хурлын тогтоолын төслийг батлах хэсэг асуудлаар Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд нууц санал хураалт явуулах дүнг гаргах журмыг хавсралтаар баталсгав. 2. Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсгөө. За. Нууц санал хураалт явуулах дүнг гаргах журам. Санал хураалт явуулах дүнг гаргах ажиллагааг дараах журмаар явуулна. 1. Тоолохын комиссийн дарга нарийн бичгийн даргыг сонгоно. 2. Энэ журмын хавсралтанд заасан саналын хуудас бүрд тэмдэг дарж баталгаажуулна. 3. Санал хураах хайрцгийг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүдэд үзүүлнэ. 4. Санал хураах хайрцгийг хааж битүүмжлэнэ. 5. Санал хураалтанд оролцсон гишүүдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар дуудана. 6. Гишүүдэд саналын хуудас өгнө. 7. Саналын хуудас авсан гишүүнээр гарын үсэг зурулж жагсаалтанд тэмдэглэнэ. 8. Гишүүд тусгайлан зассан ширээн дээрх үзгээр саналаа дугуйлна. 9. Гишүүд зөвшөөрсөн эсвэл татгалзсан саналын аль нэгний өмнөх дугаарыг дугуйлна. 10. Саналын хуудас тараалтанд хяналт тавина. 11. Санал хураалт дууссныг мэдэгдэж лац хөдөлгөөгүй байгааг гишүүдэд харуулж хайрцгийг нээнэ. 12. Саналын хуудсыг тоолохын комиссийн гишүүд Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүдэд харагдах газарт тоолно. 13. Саналын хуудсыг нэг бүрчлэн шалгана. 14. Хүчингүй хуудасны тоог гаргана. 15. Дараах тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно. 15-ийн 1. Илүү тэмдэглэсэн эсвэл хоёуланг нь дугуйлсан. 15-ийн 2. Ямар ч тэмдэглэл хийгээгүй санал өгөөгүй тохиолдолд. 16. Санал хураалтын дүнг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн тоо болон хувиар гаргана. 17. Санал хураалтын дүнг комиссийн тогтоолд тусгана. 18. Санал хураалтын дүнг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. 19. Санал хураалтын баримт бичгийг хүлээлгэж өгнө. Тоолохын комиссийн тогтоолын хавсралт нэгдээр ингээд тоолохын 7 комиссийн гишүүд гарын үсгээ зурж дарга нарийн бичгийг бас томилсон байгаа. За баярлалаа.